За сайн байцгаана уу? Улаанбаатар өвлийн явган алхалтын фестивал 2025 онд оролцсон шинэ алхагч Тулгаан гэж залуу байна. 2025 оны алхалтын фестивал бол маш сайхан болсон. Одоо хамгийн анхны өдөр очиж хамгийн анх удаа оролцсон миний зүгээс бол сэтгэгдэл маш өндөр, бүр маш өндөр байсан. Тухайн өндөр байхад төлөөсөн шалтгаан нь юу вэ гэхээр ерөөсөө л хүмүүс нь маш сайхан, сэтгэл сайтай, нэг нэгэндээ тустай, нэг нэгээ гисэн, нэг нэгээ өгж дэмжсэн тийм сайхан хүмүүс. Мөн түнчлэн холбооныхан тий Монголын явган алхалтын холбооныхан үйл ажиллагаагаа маш гайхалтай явуулж байлаа. Тэгэхээр би бол одоо эргэлж буцаж очиж үйл ажиллагаа болгонд оролцохыг хичээх болно гэж л өөртөө хэлсэн байгаа. Нэг явган алхалтын фестивал маань 2 дахь жилдээ албан ёсоор зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн онцлог бол Монголын явган алхалтын холбоо, Монгол ООН байгууллага, мөн нийслэлийн аян жигсний газар хамтран хүчээ нэгтгэж олон гадаадын алхагч нарыг, олон улсын алхагчдыг энэ удаагийн алхалтын хөтөлбөртөө өрн оролцуулж байгаа нэгэн онцлогтой байгаа гэдгийг та бүхэндээ бас тэмдэглэн хэлмээр байна. 네, 초청해 주셔서 감사하시고 좋은 하루 되셨으면 좋겠습니다. 네, 여자도 남자도 걷습니다. 부자도 가난한 사람도 걷습니다. эрэгтэйчүүд бүгд алхдаг, баян хүнсээ, ядуу хүнсээ бүгд алхдаг байгаа. сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? It's a pleasure for us to be here with you, be a part of your association. All the best. Ингэж олон улсын алхагч нар зөвхөн фестивалыг зорж ирээд одоо шинээр алхаж үзэж байгаа бид нартэй нэгдэн нэг өдөрт цуг явж байгаа нэг хөндлөштэй их сайхан байсан. Өөр аймгийн холбооныхан, явган алхалтын холбооныхан өөрсдийгөө маш сайн бэлдэж, өөрсдийгөө маш сайн бэлтгэж ингээд олноороо хамтдаа тэр холоос зорж ирээд фестивалд оролцоод тэгээд бид нарыг дэмжиж те шинэ алхагч одоо жишээ нь над чиг хүмүүсийг дэмжиж энэ маш сайхан тусалж юм зааж өгч байгаа нь бол маш тийм хөндлөштэй бас бахархмаар байсан. Ер нь бол би тэнд явж байгаа алхалтын ахагч нар дүүнер те 8 настайгаас 80 настай хүртэл бүхэл хүмүүсийг маш сайхан хөндлөж ер нь бахархсан да. Тэгээ явган алхалтыг бол хаанч хизээч өөр хүмүүстэйч ганцаараач хийж болдог юм дасгал спорт гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ миний зүгээс бодсон зүйл бол ер нь аль болох одоо энэ алхалтын фестивал, энэ ивентүүд, энэ өдрүүдэд те оролцож, нэгдэж шинэ хүмүүстэй хамтдаа алхах бол илүү үр дүнтэй байх юм болов уу гэж бодсон. Маш олон талаараа үр дүнтэй байх боломжтой байгаа юм л да. Жишээ нь гэвэл бүр хамгийн тодорхой жишээ гэвэл одоо та ганцаараа уул руугаараа явж байгаад ядрах юм уу, жоохон шандрах үедээ за одоо би буц идөө болидоога буцдаг. Харин та хамт олноороо явж байвал барагтайд бол бууж өгдөггүй. Нөгөө хүмүүстэйгээ юм яриад те бүх зүйлийг хамтдаа хийгээд ингээ сайхан яваад ядарснаа мэдэхгүй маш их юм үр дүнтэй дасгалыг хийсэн байдаг. Тэгээд өөр нэг давуу талын жишээ гэвэл та бүх зүйлийг өөрөө шууд сурч чаддгүй шүү дээ. Тэгэхээр өөр бусад таныг бодвол илүү их дасгалыг хийсэн, илүү их алхалтыг хийчихсэн, олон жил энийг хийсэн хүнээсээ маш олон зүйлийг сурж авах боломжтой. Бас дээр нь маш олон сайхан хүмүүстэй шинээр танилцах боломж үүснэ. Тэгээд өөр нэг давуу тал гэвэл мэдээж аюулгүй байдал тийм ээ. Та ганцаараа явж байгаад танд ямар нэгэн тохиолдол болох үед та ганцаараа шүү дээ. Харин хамт олонтойгоо явж байгаа тохиолдолд та 100% биш юм аа гэхэд ер нь бол 50%-аас хавьгүй илүү хамгаалтанд ор явж байгаа шүү гэж л бодсон доо.
За тэгээд алхалтын фестивалд оролцоод сэтгэл хангалуун буутсан шинэ алхагчийн бодсноо хуваалцаж байгаа яриа байлаа. Монголын явган алхалтын холбоо Батчир бага насны олон алхагч нар байдаг. Аав ээжүүд маань, эмээ өвгөнүүд маань үр ачаа, хүүхдүүдэд дагуулan бас ирдэг.